За сайн байцгаана уу? Сайн байна уу? Бид ирлээ. Тийм ээ. Бид буцаад ирлээ. Бүгдээр нь ажлын өдөр юм да. Ядаргаатай тий. Тэгээд хөөхөн явж ин шүү. Хоёр хүн үзлээ. Тэгэж байна. Гоё яана. Та нар маань дахиад үзээсэй бид хоёрыг. Тийм үзээрээ. We need money. Тэгэж. Хэрвээ баяжчвал бид хоёр та нарт мөнгө тараад тийм суглаа ойлоо шаах юм. Амар. Бүх followers-уудаа ингээд эсвэл subscribers-уудаа ингээд randomly мөнгө зүг тарааж мараад тийм өвчтэй. Тгий заяо. Бид хоёр тиймэр байгаа аахгүй. Тэгнэ. Тэхийн бол та нар ингээд бид хоёр ингээд баяжвал дэшээ ингээд гаргаж ирмээр байгаа аахгүй. Яадрагт тий. За тэгээд өнөөдөр чи юу лээ 3 дахь өдөр лөө. 3 дахь өдрийн минь залуусаа 7-1 дундаа орлоо. Тэгэл ганц өдөр гүрэхэд тэгэл 5 дахь өдөр. Тэгээ шоуны цаг эхэллээ. Маргааш манай энд солирч байна. Ер нь бол юу штэ. Аавуудын баяр өдөр юм билээ штэ маргааш тийм үү. Саяхан нэг ээжүүдийн баяр болоодсэн штэ. Одоо аавуудын баяр юм бэл. Тэгээд маргааш ингээд бүхний ямралтын өдөр учраас сурсан зангаараа бид хоёр арх задлаа сууж байна. Водка. Хотлоо яриад байхгүй. Хотлоо ярьж бид нар ууж чаддгүй мó водка гэдэг байна. За энэ бол пи байла залуусаа. Тий. Өнөөдөр cheers ингэчих үү? За тэгээ. За cheers. Тэгээд халдсан болохоор бид хоёр тэгээ дахиад нэг өөр подкаст биччих тийм үгүй. Бид хоёр дууг нь оруулаагүй дахиад нэг подкаст байна. Гэхдээ тэрийг оруулнаа. Тэр гэхдээ бүр яг нэг сонин байдгалыг подкаст болсон нэг тийм гэхгүй юу? Сонсож гитергийн ухаантай юм шиг санагдаад байсан. Харин тийм. Бид хоёр ууг нь ухаантай юм ярихгүй хоорондоо тохирсон хгүй юу? Зүгээр л ингэж хамаагүй тэнгэрээ тийм инээдтэй нэг тийм байдаг да найзууд хоорондоо нийлсэхээр тэнэг юм ярьдаг. Уг нь тийм хий гэж утсан чинь бас одоо гिचээд юм уу яа тийм сэн ухаантай юм ярьцээлээ гэдэг аахгүй нэг 6 юутай вивтэй болчингууд яа тэгээ одоо биеэр тийм үү одоо кайна нун бас битгий дутуу үнэлгүй хоёулынгийнх нь хийсэн reels ер нь бол reels-нууд бүгдээрээ ер нь бол бас тэ 200 300 400 үзэлт хүрсэн тийм бит хоёр нэрээ сонноос залуусаа Instagram нээлээ Facebook page нээлээ тэгээд Threads нээлээ дагаарай хөрхөө яах вэ? Эхлээд нэг 3 4 хонж хоёрхэд ч шиг. Тэг ганц 2 лайктай явж л. За нэг тиймэрхүү байна. Сони сайхан бол. За тэгээд юу ярих вэ гэж бодоо байжсэн чинь би бүр амар балер ховж явуулж хараа да. Эхлээд би Instagram дээр хараа. Дараа Facebook дээр хараа. Тэгээд за юмыг яаж мэдгүй гэж thread орсон. Thread дээр ч гэсэн ярьж байна. Та нар таних уу хүрлээ гэдэг dating coach залуу таних уу? Та нар тэрүүгээр болцооны зөвлөгөө авч одоо коучлуулж байв уу? Тэр болцоог яг коучлуулах нь зөв юм уу ч гэж. Хүн болгоо одоо өөр юутай байхад чинь. Гэхдээ тэр залуу ямар мэрэгчлээ хүн болоод хүний болцоог одоо коуч хийх үү? Мобиль төгссөн юм даа. Би бол тэрийг мэднэ. Тийм. Мобиль лах мэдгүй. Манай нэг найзтай нэг байранд амьдардаг байсан байхгүй. Тийм. За нэг тийм залуу байна. Нэг тиймэрхүү юм ярьсан залуу байна. Тэгээд нэг reels хийдэг ер нь бол жоохон инфлюенсер маягийн хоёлоо сонссон шүү дээ. Тийм шүү дээ. Инфлюенсер маягийн тийм залуу юм байна. За инфлюенсерийн ч үгүй коуч, dating coach залуу. Тэгсэн чинь манай баахан октод руу бич шазаа үзчихээ. Тэгээ тэднийхэн зарим нь хасанд хүрээгүй ээж. Тэгээ ингээд чатнуудын скриншот яваад хүмүүс педо медог эсвэл болоод байгаа юм биш педофил. 16 ч н одоо педод орох юм уу? 16 нас. Яг насанд хүрээгүй л 26 тай залуу 16 настай гэдэг нь мдээгүй байвал яах вэ? Мэдээд бицэл гэсэн шүү дээ. Мэдээд байсан юм. Тэр нь гол нь нэг тохиолдол биш олон байгаад байгаа юм шиг үлээ. Ингээд амар өөр скриншотод яваад айгүй дураараа заяа гараа гинтээ хоол хийж өгч гих шиг. Бүрөө. Тий тэгснэ нөгөөдгтөө ингээд чаалчсан хоёлаа хизээ анхны дейтэндээ явах уу гэж үгээд. Тэгээ бас нэг охин руу бичээд өнөөдөр орой ч үлээ ямар орой уулзах юм болох уу гэсэн нөгөө охин орой болохоор аав гаргадгүй гэсэн байхгүй. За зүгээр наа чи асуудал ш 4 сарын ихээр уулзах уу гэж үгээд. Бүр нэг цайрцсан гар байлаа шүү дээ.
Гэхдээ яах вэ тэгээд dating coach болохоор одоо өөр дээрээ бас туршлага хөрөмтлүүлэх гэдэг хүмүүстэй дейт хийх яваад юм билүү дээ. Гэтэ яг уу би гараа гинтээ хоол хийж үг гэдэг чинь ер нь л дейт хийх санаа биш шүү залуусаа. Биш октоудаа. Жохон октоудаа. Дүүнрээ. Тэр ерөөсөө тийм хоёлаа гоё болцъя. Тийм санаа биш шүү гэдэг байхгүй. Гэхдээ тэр хүмүүсийг ямар сайн би яаж миний одоо педо гэж хүлээж авч чадахгүй байх юм гэх юм уу? Намайг 16 таахад би одоо нэг бүх юуныхаа чат матыг ерөөсөө устдаггүй байхгүй юу? Тэгээд ингээ хаяа нэг ингээд нөгөө гүйлж уншдгийн уйдахаараа тэгээд юу байна, хэн байна, ийм байна гэж мэд. Тэгээд ингээ харахаар намайг 16 мургаатай хахад 17 молоотой хахад тэгээд насны хүрсэн амар сонь сонь наах нар над руу ингээд биччихэл байсан байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэр чин тэр үедээ яг азар би ерөөсөө тэр хүмүүстэй одоо ерөөсөө ямар нэгэн харилцаа нөгөө discussing ингээл өнгөрсөн байгаа байхгүй юу? Гэтэ тийм юм бичих нь угаасаа нормал байдаг ш. Тэр охтууд өөрсдөө хариу өгсөн байх гэдэг чинь асуудал юм биш үү? Гэхдээ нэт чи өөрийнхөө 16-тай үеийг санал та. 16-тай үед ингээл ер нь л ингээл амар том болохыг, том ихч болохыг ингээл амар хүсдэг. Том болцсон юм шиг харагдахыг хүсдэг. Тэгээл ингээл амар тийм одоо юу гэдэм. За одоо бас нэг хургаа одоогоо дээ штэ тэр хүн чинь. Тийм ахмахтай ингээд чааталж мааталсан үерхдэг энэ төр гэвэл ингээд үеийнхэн вау гэж бодно гэж бодоод бичиж байгаа штэ. Тэр чинь тийм 16 настай хүүхдийн гүйц төгжөг ухаан байхгүй нэ за. Би тэгсэн юм аа. Тэгээд тий харин тийм байхгүй юу? Тэрийг ашиглаж байгаа 26 настай залуу бүр зүгээр залуу биш ээ. Dating coach залуу. Одоо юу гэдэг dating coach болохын тулд тэр хүн айгүй их тийм date хийсэн туршлага байна. Эмэгтэй хүний мэднэ. Хайр дурлал одоо тиймэрхүү асуудлыг мэднэ. Тийм хүн 16 настай хүүхд рүү бичнэ гэдэг чинь байж боломгүй шүү дээ. Тэгвэл байж боломгүй. За одоо юу гэдэг ёо уучлаарай. Би бас яг тэгж бодож байгаа. Би ч гэсэн 16 ахт одоо юу гэдэг 18 19 мэстэй хүн бичих тиймэрхүү тохиолдол чатлах хүн байдаг л юм л та. Харин тэглээ яг хоо зөксөөл явж ах уу. Ёо. Oh my god. За ярьж. Тиймэрхүү байдаг л байсан л та. Одоо 16-тай байхад маань 18 мэстэй хүн над руу бичих. Би зарим танд бичих асуудал байдаг л байсан. Гэхдээ тэр чинь одоо юу гэдэг одоо арай бага насны зүрх байгаа гэх юм уу? Одоо жишээ нь 16 18-тай хоёр хүн бол хоёулаа л одоо ахлах сургуулийн хүүхдүүд шүү дээ. Тэнгүү дээд ангийнхан доод ангийнхаа хүүхд рүү бичих бол ингээ асуудал биш гэж болоод байгаа байхгүй. Тэнгүүд 16-тай хүн 26-тай хүн гэдэг чи одоо нийгмийн шал өөр хоёр юмд явж байгаа хоёр хүн гэсэн үг шүү дээ. Одоо 16-тай хүн гэдэг чинь дөнгөж сургуулийн ахлах сургуулийн сурагч охин гэсэн үг. 26 настай гэдэг чинь аль хэдийн ингээ ажил төрөл дээр гарсан энэ залуулаад dating coach болсон юм залуу байгаа байхгүй. Гэхдээ тэгээд мэдгүй. Одоо миний туршлагаас гэх юм уу? Би одоо 16 таахад над руу одоо хідэн бүр ингээд насны хүмүүс ингээ бичдэг байсан заяа. Тэнгүүд би хідэж одоо нас масын нэг болдгуулсан л да. Яг сүүлд нь одоо нөгөө нэг чаада устдаггүй далмаар ингээд яг ингэж Facebook руу энэ ямар хүн юм болтойг ингээ орж морж ингээ харахад амар хөвшин хүмүүс байсан байгаа байхгүй юу? 26 30 хэд мэдтэй ч хүмүүс байсан. Гэхдээ тэд нар бол яг шал юм шиг тэрэнд ерөөсөө хариу өгдөг байсан байхгүй юу? Манай охтууд ч гэсэн тэрийг ойлгоод хариу өгөхгүй байх нь өөрөө зүг байхгүй юу? Тэнгүүд хариу өгөөд тэр хүн дээдлээ гэж зүгээр байгаа одоо ямар ч танихгүй хүн лугаа хойлоо хизээ дээдлэх гэж асуухгүй шүү дээ. Тэнгүүд манай охтууд өөрсдөө тэрийг ойлгоод одоо за яг өөрт нь ингээд окей авал окей. Гэхдээ ингээд өөрт нь одоо үнэхээр тэр хүн педо юм шиг санагдаад. Өөрт нь үнэхээр ингээд боломгүй юм шиг санагдаад эвгүй мэдрэмж төрүүлээд байвал тэрэнд зүгээр л ингээд хариу өгөхгүй орчих сонголт тийм байгаа байхгүй юу? Үгүй нэ за би ч юм хэлээд нь штэ. 16 настай гэдэг чинь стил хүүхдээр стил тархины хөгжлөнд дуусаагүй хүүхэд. Бүр яг өсвөр насны хүүхэд. Тэр 26-тай залуу тэр охиныг хичнээн бичээд байсан ч заяа яг үнтэй. Гоё ахтай үерхий те тэгвэл манай ангийнх нь намайг гоё гэж бодно гэж боддог насан дээрээ байгаа байхгүй юу. Бичээд байсан ч гэсэн тэр залуу хоёлаа дэйт хий гэж асуухгүй байх ёстой байхгүй юу. Тэгээ яах юм тэгээ бичээд байвал нь хаях ёстой. 16 настай хүн чам руу бичээд байвал хаях ёстой. 26 настай залуу руу. Тэр хүн ерөөсөө хоёулаа анхны дээтэндээ хизээ явах уу гэж асуух ёсгүй. Зүгээр 16-тай гэдгийг мэдсэн цагаасаа тэр охин руу буцааж бичихгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тэр охин хичнээн бичих. Энэ залуу чинь түрүүлээ битсэн маа шүү дээ. Тэгэхээр охиных нь буруу байгаас тээ.
Энэ залуу 26-тай мөртлөө 16-тай руу бичихгүй байх ёстой л гэдэг юм гэж гаргах хэрэгтэй байхгүй. 16-тай охин ягаад 26-тай хүн лөө бичих юм. Би ингэж хэлээд байхгүй. Одоо энэ залуу төрүүлж бичээ тэр охин хариу бичсэнийг чи хариу бичихгүй байх сонголт байсан гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд миний бодлоор тэр охин одоо хичнээн хариу бичсэн байсан ч 16-тайг мэдсэн л бол тэр хүн дейт хий гэж асуух ёсгүй байхгүй. Тэгээ 18 хүртэл бичих ёстой юм уу? Зүгээр л хаях ёстой. Тэрэнд өөр охин олдохгүй байгаа юм уу насанд хүрсэн? Олдохгүй бол. Яхаар 16 настай охин үнэхээр таалагдсан болоод бичсэн байгаа шүү. Нөө. Таалагдсан болоод бичсэн биш. Бөө олон охтууд гарч ирээд ингээд өө наа чи угаасаа хүн болгон дээр хазаа үзчихдэг. Ингээд бичдэг, тэгээд бичдэг ингээд скриншотууд гарч ирээд байгаа байхгүй. Тэр хүн ерөөсөө тийм the one эдэр байсан тохиолдол биш. Зүгээр л тэр залуу хазаа үзээд бичсэн нь 16 настай охин руу бичсэн байгаа байхгүй. Тэгээд би бол хийж бодож чинь чи одоо 16 настай боётой ингээд бичээд одоо болцоонд өрөхгүй үсттэй. 16 настай бой чам руу бичээд ингээд анаа хоёлаа болцсон гэдэг сонир санагдсан зү яг үнэндээ. Чи тэгээд за гэд энэ хүүхдийг ингээ холдуулъя гэж бодно үсттэй. 20 хэдэн настай хүн юм чам. Үгүй. За тавилсан юм аа тэгнэ. Би бүр энд амар стресстэй байгаа байхгүй юу? Хүмүүс би бас тред дээр бас харсаахгүй эмэгтэйг нь яах гэж юу хариу бичсэн энэ гэсэн. Үгүй 16 настай хүүхдээс юу хэлээд байгаа юм бэ? Та нар бүгдээрээ л 10 жилдээ стажинкэн буйснөөл сонин хачин юм хийж яваад одоо бараг тэрийг унтах гад ингээд харахад ивчаата гинт бодоод ингээд ёо би ямар тэнийг юм бэ гэж нэг тийм үе өгдөг та. Тэр үеийн чи бүхэл дурсамж бараг чиний 16 настай үетэй л холбоотой байгаа. Тэгээд тийм охин руу бичээд өөрөө төрүүлж бичээд тэгснээр дейтэнд өөрөөс асууж масуугаад яв. Гаач шүү 10 нас. Шаалцыг ээгүй л штий. Зүгээр л дейт гэж штий. Зүгээр хоол идэл гэж штий. 16 настай охин. Шаалцыг гэж бичээгүй л байгаа зү. Тийм педо гарч угаасаа улаан зам байдаг штий. Үгүй педо бенч гэж педо гэдэг чинь хүмүүсийн үг л дээ. Би бол педо гэж бодохгүй байхгүй. Би зүгээр ёс суртахууны хим хэмжээний үед амар буруу гэж бодож байхгүй. Насан туршиг үг. 10 насны зөрүүтэй хүмүүс байж л байдаг. Үгүй 10 насны зөрүүтэй байх нь асуудал байхгүй. 16 настай гэдэг нь асуудал байхгүй. Хаа ижүүд 16 татаа гуйлгаал тэгэл гэр бүл болцсон л ээ. Тэрсэн тэр үе шүү дээ. Энд чи одоо үе. Одоо үед чинь тэгээд ингээд одоо юу гэдэг хүний тархины хөгжил тэдэн нас хүрж гүйцэж байна. Хүний бэлгийн байж тэр хүр дуусч байна. Одоо үеийн харин хэлхээ заяа. Одоо үеийн хүүхдүүд бүр амар эрт секс хийж байгаа шүү. Яг тэр нь ч үнэ л дээ. Тэглээгээ тэр нь 26 настай ахтай секс хийх үг биш шүү дээ. Үгүй секс хийгээгүй зүгээр л болцоонд өрсөн байж тээ чамайг. Яг хөө тэр охин миний гаргаж байгаа юу өнцг нь болохоор тэр охин зүгээр л disgusting гэж бодсон бол зүгээр л тэр хүний ингээд синдгүй өнгөрөө одоо синдсэн ч болно л да. Синдээд ингээд өнгөрөх боломж байсан байхгүй. Тэр охинд ингээд сонголт нь байсан. 16-наас одоо үеийн хүүхдүүд бараг 12-тоогоосоо секс хийгээд эхэлсэн байгаа. Тэгэнгүүт тэр охин аль хэдийн санаа суудсан тийм байжээж 26-тай хүн ингээд өөрлөнд бичиж хахад disgusting гэж бодоогүй өөрөө хариу өгөөд тэр хүн өөрийг ингээд дейтэнд өөр хүртэл ингээд чатлаад ингээд 9 шидийн хувийн мэдээлэлээ солилцоод ингээд maybe ингээд 2 3 цаг уцаар ярьсан байгаа байхгүй юу. Тэр чинь өөрөө тэр охинд асуудал бас байгаа байхгүй юу. Ганцхан тэр залуугийнх биш. Мэдгүй би бол хичнээн тэр охин тэгж ханд өгөөд байсан ч гэсэндээ 26 настай хүн гэж ухаан суусан бас нэлээ амьдрал үдцсэн хүн байгаа шүү дээ. How old are you? Хэлэхгүй би 20 хэдтэй. Тэгээд 26 настай хүн бол бас нэг юу гэдэг амьдрал үдцсэн зөндөө олон юм эргэн тойрондоо харцсан үдцсэн амьдрсан жил нь илүү байгаа юм чинь. За бас 16 настай хүүхдтэй ингээ явах нь хайш ингэж уг нь бодох хэвээр хүн юм шүү. Тий, ер нь бол хайшаа ингэж бодох нь зөв бодох ёстой хүн нь өөрөө ингээ хоёулаа хизээ анхны дээтэндээ явах. Тэр охин тийм сэтэл өгсөн болохоор. Угаараа сэтэл өгсөн байсан. Энэ бол педо гэж би бол бодохгүй аахгүй юу. Би педо гээгүү ёс суртахууны хувьд ёс суртахууны хим хэмжээний үед буруу гэдэг байгаа байхгүй юу. Тийм. Би бол тэгж бодож байна. Би бол тэгж бодож. Энд дээр бид ийм бодолтойгоо минь доор комент хийчихээрэй. Би бол тэгж бодохгүй. Охиндооч байгаа гэж бодож байгаа байхгүй юу. Би бол яг тэр охинд ингээд тийм өөрөө тийм хүмүүжил байхгүй байгаа байхгүй юу. 26 настай би одоо 16-тай байхад над руу 26 настай хүн лөө би өөрөө хариу бичээгүй байна гэдэг чинь би аав ээжээсээ айдаг. Би одоо ийм эрэгтэй хүнтэй уулзахаас имээдэг. Би одоо ингээд өөрийнхөө эргэн тойрны одоо дээд доод ангийн ахнараа л харна уу гэхээс хизэж бүр ингээд ажил дээр гарсан тийм хөгшин хүнийг ингээд тоож харах мэдгүй.
Өста нэрэл disgusting гэж хардаг тийм нас байсан байгаа байхгүй юу? Тийм ийм хүмүүслэр би өөрөө өссөн. Амар хөгшин хүнтэй одоо тэр нь амар тийм надад disgusting байдаг байсан байгаа байхгүй юу? Тэгвэл энэ охтуудад өөрсдөд нь ингээд ийм юу байхгүй байгаа байхгүй юу? Одоо тийм бодол байхгүй. Өөртөө ингээд ороод харсан тэр хүн чинь угаасаа дейтинг гэж окей. За ингээд бүх ингээд тэр чинь одоо бүр ийм хурган инфлюенсер хүн байгаа л шүү дээ. Ороод бүх бичлэл нь ингээд байна. Бүх мэдээллийг тэндээс харж болж гин. Царайг нь харсан ч хөгшин хүн байна. За ингээд дейтинг коуч хийж байгаа бол энэ хүн айлд их сургуулаа төгсөөд ингээд тийм болсон ингээд насыг нь багцаалаад гаргах ингээд юм байгаа хаахгүй юу. Тэгж яагаад энэ хүн өөрөө ингээд бичиж яхад тийм хүнийг ингээд сийндэд өнгөрч чадахгүйгээр одоо хариулаад бичсэн байх чинь тэр охинд өөрөө би чамд яг наачил хэлээд байгаа байхгүй юу? Наачил яг өсвөр нас. Хүн болгон чам шиг тийм гэр бүлийн би ч гэсэн яг чам шиг тийм сайн гэр бүлийн хүмүүжлэр хүмүүцсэн. Юу тэр эрэгтэй хөгшин эрэгтэй хүнтэй уулзах ундаж хэлдэг гэсэн юу? Бараг секс гэж бүтэх хэлж чаддгүй л ичдэг. Ээж аав хоёр хайжууд үнсэлцгийг чарж чаддгүй л хөөхтэй л заяа. 16 наснда. Тэгэнгүүт хүн болгон чиптэй шиг гэр бүлийн хүмүүжлэр хүмүүцсэн хаалдгүй байхгүй юу? Аав ээж нь хэлж өгдөггүй л яах вэ? Тийм юм дөггээ бодсон байвал яах вэ? Яг жоохон задгаа байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж хүн болгон л өөр шүү дээ. Ер нь бэлгийн байдлын хувьд. Тийм үстэй. Тэгэнгүүт ингээд тэр чинь ингээд тэр хүүхэд ингээ үеийнхэнтэйгээ уулзраа болоо тий. Алдуул алдаад үеийнхэнтэйгээ хэлээд байгаа шүү. Үеийнхэнтэйгээ алдуул алдаад онвол оноод явах хэвээр. А тэгээд тэгжээч тэр хүн сурж байгаа бол одоо хамаалга. Алдаа хийгээ сурах хүн байна. Анханасаа юу гэдэг болохгүй гэж бодоод ингээ явдаг хүн байна. Хүн болгон өөр шүү дээ. Хүүхэд болгон өөр. Тэнгүүд тэр нь гаднаас тэгж насанд хүрсэн эр хүн орж ирээд оруулах замыг тэр охин өөрөө зөвшөөрсөн байхгүй юу? Зөвшөөрсөн байсан ч сошиал медиагаа чи өөрөө хөгжүүлж байгаа бол чи өөрөө тэрэн дээрээ цензуртай байж. Би чиний яриаг дуустал сонсон. Чи намайг сонсох хэрэгтэй шүү дээ. За окей. Тийм чи бүр амар зүсээ ороод ирлээ. Тэгээд тийм байгаа шүү дээ. Тэ өсвөр насны хүүхэд тийм замраагүй одоо юу гэдэг те зөвөө ойлгохгүй ингээд алдаж гიშгэж байж болох байхгүй юу? Яагаад болохгүй гэж те том ах нар гоё юм байна гэж ботцсон байж яагаад болохгүй гэж тийм үстэй хүүхэд шүү дээ тэр чинь. Ямар ч тийм анхудаа л бүгд амьдарч байгаа. Тэнгүүд тэгээд бодсон байхад гол нь насанд хүрсэн юм үдцэн юм мэддэг хүн тэр үед бол ингээд стопо хийж мэддэг байх хэрэгтэй байхгүй юу? Тэр хүн яаж алдсан ч үеийнхэн дундаа л уучруулах хэрэгтэй. Тэрнээс тэр 26 настай залуу бол хичнээн чам руу бараг бичээд өөрөө бэлэн очсон ч байсан миний дүү гэртээ арга явуулдаг ухаантай л байх хэрэгтэй байхгүй юу гэж хэлээд байна. Тэр залуу ерөөсөө дээтэнд байх ёсгүй байсан л гэж би хэлээд байна. Тийм. Би тэр танаа найз болцоо одоо болно би яг шээс алдсан. Йоо. За яар. Би уусуугаад зогсоогоо ажиллах чинь. Тийм тэр миний санаа ахгүй юу? Ер нь бол тэгээд өсвөр насны хүүхдээс буруу хайж болно л да яах болохгүй биш мэдээч тэгээд жоохон хүмүүжлгүй байсан гэж бодож болж байна. Гэтэ тэглээгээ тэр охинд буруу өгөх хэсгүй байхгүй. Ер нь бол насанд хүрсэн амьдрал үтцэн тэр хүн өөрөө стоп гэж чадахгүй байгаа бол тэр хүн бол яг үндэ асуудалтай л. Sorry. Энэ бол хихрэлтэй байсаа залуусаа. Yay. Би чадахгүй нэ. За жоохон байж энэ хүний зөксөлтийг зүгээр болгоо тий. Йоо яа өглөө. За I'm back залуусаа. Зогсолтой арай л хийж зүгээр болохлоо ёо. Хоёр аяг усууж зүгээр болохлоо шүү дээ. За энэ сэдв тэгээд явах тий. Тэгээ айл талтаа ухамсартай бай гэж зөвлөе даа. Түүнээс аль битээр ингээ хэрэлдэл байвал хэрэлдээл заа. Сүүлдээ болохгүй л битээр бүр зодон болно. Харин тэгээ зүгээр эцэг эхчүүдээ өсвөр насны хүүхдтэй жоохон анхаарч хинтээ уулзаж яаж ийж ин харж байгаарэ. Тэгээд гэтээ тэглээгээд нэг учиргүй утсыг нь ухаад тийм болоод байх нь хайш явах шүү дээ. Зүгээр ярилцс тий. Найз нь бай, дотн бай. Тий. Дотны ойл тэгээд тэр хүүхд чинь хүссэн үсээгүй өө над руу нэг юм залуу залгаад байгаа. Гэтээ ер нь бол тэгээд ингээд ээж аавтайгаа дотн ээж аавтайгаа ингээд ойр байдаг гэрийн хүмүүжлэлтэй хүүхдүүд бол хизээч тийм юм хийж явахгүй дээ ер нь бол. Хизээч тийм залуутай хайрцаж марцаж явах. Юу хийж болох, юу хийж болохгүйгаа ер нь бол мэддэг дээ. Хүмүүжил гэдэг чинь ер нь гэрээсээ шүү гэж л тий. Ээж аавдаа баярлалаа. Энийг сонсохгүй л дээ. Гэхдээ thank you so much. Тэрний ч ачаар одоо ингэ нөхөргөө байж юм шүү. Тий. Тэстэ 10 жилдээ жирэмсэлчээгүй. Тий байж энэ да. Тий. За
Өөр ярианистэй байна. Өөр Facebook-ийн ховж, Threads-ийн ховж байна уу? Хамгийн сүүлд харсан нь бол тэр л байла. Тэгээд манай тодоош өдрөө хоёр ер нь унтарчих шигч боллоо. Аль нь хариу өгөхгүй жагаад. Тийм тэгээд надад бол тэрний дараагийн сонирхолтой нь бол тэр юу лээ Be Strong гэдэг шоу бол санагдсан. Гэтэ нэг хүмүүс ярихгүй байх шүү гэлээ. Тэр шоуг. Тийм тэр тэгэл одоо хүнийг одоо би физиологийн хувьд ч одоо оюун санааны хувьд аюу тийм би strong байх гэж ингэж оролцдог тийм шоу юм биш байх гэж хичээх ёстой шоу юм шиг ба. Тэгээ maybe тэр дараагийнх нь өчтөр хоёул үзэн штэ эхний 2 сизний. Эхний 2 ангийн. Тэгээд тэн дээр бол эхний ийм хэсгүүд дээр бол ийм ингээд тураах мураах одоо тэр одоо сэтгэл санааны хувьд айгүй тийм өргөх юмнууд явах юм шиг лээ. Тэгээ дараад нь одоо maybe тэр эн чинь одоо дандаа л нэг юм бизнес эрхлэгчид нэг тиймэрхүү дийлэн хүмүүс байгаа шүү дээ. Тэрэн дээр нь ажиллах юм шиг лээ. Тэгээ би бол яг нэг тийм амар утга өгч үзээгүй. Би одоо тийм reality show маяг зүгээр л инээдэн болгож ил үздэг яг үнийг хэлэхэд бол. За чи удлаа ховж юунд л дурлж үздэг үстэй. Би харин тэгээ инээдэн болгож үздэг гэж хэлж штэ. Би угаасаа нэрээ би худлаа ярихгүй би Netflix-ийн болцооны шоу элдв янзын survival show-ын дуртай. Тийм. Гоё л эд штэ хаяа үзээд инээгээд жоохон тий автаж үзэх. Тэгээ тийм утгаар нь зүгээр үзсэн. Тэгээд пүү тэр сэлдэг залуу ямар хөөрхөн залуу ээ. Миний дүү их чин 100 очоод чам дээр өстой нэрээ юу яана. Чам дээр өстой танаа тэр клуб дээр ч очоо би живнэ. Би өчтөр яг найздаа хэлсэн. Би яг живнэ. Би сэлж чаддаг л да гэхдээ сайн сэлж чадахгүй гэхдээ би живнэ гэж. Засвар хэлгээд чам дээр биш чиний ажилдаг клуб дээр шүү. Чам дээр үгүй тэгээ дараа нь л болох бах та гэдэг байхгүй юу? Эхлээ клуб чин живчээ дараад нь чам дээр живнэ. Манай жин зүй ямар хөөрхөн болцсон би тэр ёстой хөөрхөн банд байсан. Бүр нэг хөөрхөн яриа хөөрөөтэй. Тэр нэвтрүүлэгч хөөрхөн болстой тэнэг байсан шүү. Тийм. Үгүй залуусаа нэрнгээсээ шууд хэлчихэд хүнтэй анх уулзж байгаа бол сайн байна уу гэд нэг нэмсгэлцдэг байгаарэ. Ямар мухаар гэдэг юм бэ тэр хүүхэн. Очоод ингээд нэрээ хэлээд сайхан танилцчих. Угаасаа тэр хүмүүс чинь чамаас хөгшин хүмүүс байна. Тэр нэг MNB-ийн радиогийн нэвтрүүлэгч. Тэр хүүхэн болстой бүр what the fuck are you doing? Өөрийгөө яг юу who are you me гэдэг шиг бараг л миний гарыг үнс гэж юм шиг бараг ингэж гармаар өгч суудлын ирээ зүгээр ингэж их юмсаг хатан шиг ямар муухай харагдсан би тэгээд ёо за мэдгүй тэр болстой амар намайг жоохон стресс төсөн тийм ямар муухай бүдүүлэг юм бэ гэж бодсон шүү дээ. Ер нь л хүнтэй анх танилцчихээ чинь танихгүй хүмүүс танилцж байгаа бол сайн байна уу тэр гээд ингээд нэрээ хэлцдэг тийм наад захын соёлд суралцгал хэвээр байхгүй юу? Тийм юм суралцаагүй бэжиж өөрийгөө нэг амар юу ч гэдэл яаж явсан юм бихтэй гэдэг. Бас жоохон эготэй. Яг хуу эготой битгий бай гэж байгаа юм биш л те. Бас эгондоо тохирсон соёлтой ухаантай байгаарэ л гэж хэлж байгаа юм. Тэр бол ястай онцгой санагдсан тэгэж мэдлэлцэн лээгүй нь бол амар сэжиг санагдсан. Яг үнэндээ муухай санагдсан. Юу ч яах вэ? Очоод ингээд гарыг ингээд ингэж аваад яах вэ? Суудлмал хүн ингээд ирээ гар ярьж хахт ингээд суудлаасаа босхгүй шаагаад. Яг нь босны ч гэсэн сүүл рүүгээ суудлал дээр мэдлэлжлээсэн л та. Гэтэ хүн чинь ингээд урагшлаад ингээд гараа өгөөд инээж хахад тэр хүн ерөөс ингээд суусан байрлал нь ч өөрчлөгдөхгүй зөвхөн гар нь ингээд юу чинь тэр одоо хүү хаар юу юм бэ? Бүр яг хаана юу болж төрчөөд чи яг тийм хүндлэл хүсээд байгаа. Гэхдээ ер нь ягаад зүгээр ингээд зүгээр л юм танихгүй хүнтэй аятайхан харилцаж яг нэг хүний хандлага гэдэг юм байна л да. Хүний хандлага ингээд ер нь жижиг юм дээрээс л харагддаг гэж боддог. Тийм бид хоёр одоо ингээд нэг уйдаад аюу их тийм Монгол нэвтрүүлгүүд аюу хүсэж байгаа байхгүй. Тэндээс бол ингээд яг харагддаг шүү дээ. Одоо бааж яал таах бол угаасаа та юу сонин зусарч гिचий. Thank you. Юу гэдэг мундаг карьертай ч юм уу баян тансаг хүн дээр бол айгүй аятайхан яриад бараг л таал засаал явцдаг. Тэгээд жоохон шинэ залуу жүжигчин хүмүүстэй бол айгүй бүдүүлэг муухай харьцдаг юм байлээ шүү. Нэвтрүүлэг болгоноос нь харагдж илээ. Өөр хэнийг хойлоо харлаа. Тэр нөгөө нэг ямар big show гэдгээс хойлоо мөнх сайхныг айгүй. Мөнх сайхан ариун болт хоёрыг хойлоо гэж харсан шүү. Мөнх сайхан бол нэг тийм юмд ингээд шудраг өрсөлдөж чаддгүй, яалагдаж чаддгүй, орчноо мэдэрдэггүй айгүй тийм сонио характертай хүн байлээ шүү дээ. Боё бол бас нэг тийм эгоистик. Эготэй. Maybe тэгж хэлж болох дуурж ядсан нэг юм. Тэр бол айгүй муу хараас юм байлээ. Бусд нь одоо ингээ боёг юм зөндөө жүжигчтэй штэ. Одноо, аглуу
үлзий хүү одоо өөр эрдэн зан бүгд зүгээр мөнгө сайхан ч гэсэн яг үндэ зүгээрээс ингээл залуу үеийнхэнтэйгээ хоорондоо гоё ингээл те ярьж тоглож хөөрөөл үеийнхэнтэйгээж тоглож хөөрөөл ингэж хахад ганцаарх нэг хамран дээрээ баас төрчихсөн юм шиг ариун бол тий амарс ингээл дуурч ятаал тий нэг гуйх хэвтэй юм шиг нэг тийм хүн ингээ олон хүн донд хараа амар хэцүү байдаг шүү дээ ингээд уур амьсгал алаад нэг тэр хүний аяыг бүх хүн харах хэвтэй болчдөг. Айгүй ашигтай тэр бол тийг санац. Өөр хоёлаа хэний хүмүүс нэвтрүүлсэн аюу сонирхол юм байна. Оо манай нөгөө халамцуу ярианы галаа аханаас. Гэтэ бид хоёр танаас инспирэшн аваад шүүлтүргүй яриа гэж оруулсан шүү. Гэтэ галаа бас жоохон нэг тийм ста би төвтэй л хүн байлээ. Тийм би төвтэй жоохон insecure юм өөрт нэгтэй тэгээд одоо жоохон дутуугийн комплекстэй юм шиг нэг өөрийгөө ярих амар дуртай. Тий, бид хоёр халамцуу яриаг үзсэн, тэр Big Show-ыг үзсэн, Бажи ялт үзсэн. Тэгээд ойрд Urban Talk амар үзсэн. Пүүчний дандаа үздэг. Тий, Пүү подкаст угаасаа. Пүүч үл явахтай нэг хүн дүгнэх аргагүй угаасаа тэр чинь тэгэл хайр дурлал юм шиг амьдрал ярьдаг болохоор. Тий, Urban Talk бол минийс чи эгийг яг уу яг яриул бас. Тий, би одоо ерөөсөө тэр эгийг гээд одоо нэг ах байдсан шүү дээ. Фитнес хийдэг. Модель ах Эги фит. Тэр ах махыг бол ерөөсөө мэддэггүй зүгээр дээр үе жоохон бахад л нөгөө жүжигчэн төгсөн хуучин нөгөө нөхөр мөхөр гэлстэй амар зовоос мас гэл хэлдэг байнзи папарац дээр амар мэдээ яваад идэгс папарац гэх юм чил нэг Монгол амар мэдээ тэг яваад идэгс аахгүй. Тэгээд онцгойлахар юм байна гээл. Тэгэл тэрнээс хойш бас нэг найз хүмүүхэнтэй болоо яасан ийсэн гэл нэг Монгол найз хүнтэй байх та. Бөө юм болол. Тэгэл одоо дахиад нэг гадаад найз хүнтэй болол амьдрал өгдөн штэ. Тэгэл за ер нь хүүхэмсөө гаригтарсан ч дуртай, жоохон зодод нүддэг ч юм уу те. Гэр орондоо тогтцдог. Ер нь жоохон эр хүний хувьд онцгүй хүн юм байна гэж бодож байсан аахгүй юу? Тэг яг сонсоход бас дайггүй яриа хөрөдөл ах үйлээ гэж бодсон. Гэтэ яг тэр нь тэгээд тэр хүн дайггүй яриа хөрөдөө байлаа гэд эмгтэй хүнтэй айтайхан ярьдаг гэсэн үг биш л те. Нэрээ л эмгтэй хүн тал дээр болчихж болно. Тийм үг гэдэг штэ. Тийм үгийг ч би мэдэн заяа биш баталсан гэх юм уу? Цагаа тулахад хүн болгон сайн хүн болгон л давгүй хүн. Тий. Танихгүй болохоор нөгөө хүмүүсийн яриагаар ингээд яриа хийчихээр ингээд яг ингээд хүн анхныхаа юугаар ингээд дүгнждэг. Тий яг цагаа тулахаар нэг энэ чи өстө давгүй л охин биш дээ. Бүх юм зүгээр л юм шүү дээ. Яг бодогддог шүү дээ. Тий тэгээд яг хүн сайн тал байна, муу юм байна тэгээд бас сайн юмтай л юм байл нэг өмнө мэддэггүй юусаа яриа мэрийг сонсчоогүй болохоор тэгж бодсон. Тэгээд манай Зори бол авьяастай хөвчлөлтэй бүр юу вэ? Яг түн шиг үзээд гэдэг. Нэрээ би бүр яг түн шиг үзээд заяа. Би одоо ганцаараа чамайг нойлоход ганцаараа бүтэн ярих юм уу? Манай найз нойлт орлоо. Би одоо юу ярих вэ? Бид хоёр уржигдэр шүн яг нойргүй оноод тэгээд шүнжэнгөө яг түн шиг үздэг байхгүй юу? Тэгээ яг түн шиг үзсэн чинь манай Монгол одоо жүжигчид ямар амар авьяастай бэ гэж бодсон. За бүр бүгдээрээ яг одоо нөгөө нэг дөнгөж гарч эхэлж яхад нь бол тэр хүмүүс ерөөсөө тийм юу сангаж байгаа байхгүй юу? Надад чатарчлаа. Одоо эхний дугаар муугаар дээр бол ингээл нэрэл сайн нь сайн, муу нь муугаар ялгадаг байсан. Тэгээд сүүлийн дугаар дээр сүүл рүүгээ ингээд бид тээр одоо энд ирээд нэлээ удаж байгаа болохоор сүүлийн дугаар муугарыг нь одоо тэгж хайж мэж үзэж байгаагүй. Тэгээд яг үзсэн чинь бүр вау. Бүр ямар амар аюултай авьяастай хүмүүс вэ манай монгол жүжигчид чинь л гэж бодсон доо. За манай нэз шик явц. Би одоо өөр юу ярихаа мэдэхгүй байна. Хэцүү байна. Яг 0-ийн ус татаад яаж байгаа сте. Найз ирж байгаа нь сонсож байгаа сте. I'm back. Огт ингээд битээр ямар ч юм edit хийхгүй яваад хаар та нарт яг үндэ зүгээр байна уу гэдэг аахгүй юу? Зүгээр биш байсан ч битээр edit хийж чадахгүй. Угаасаа эн чин edit хийх мэг чи одоо битээрийн төрлийн ажил биш юм байлээ. Тэгээ хийсэн ч яг хийж болно л доо. Гэтэ амар цаг зарцуулна. Битээр бол тэр байтгаа хийх юм их байна гэдэг аахгүй юу? Амьдрал амар завгүй байхад юм уу тэгээд. Тий. Тэрийг эдитлэх. Гэхдээ зүгээр ингээд ер нь бол тэгээ эдитлж ийгээс чинь тийм дундаа дахиад шүүлтүр оруулж ийн л. Тий, шүүлтүр оруулахгүй гэж юм чинь угаасаа тийм. Бодож ийн л доо. Юу ярьчихсан чи хамгийн сүүл? Яг түн шиг. Тийм манай монголчууд ямар гоё авьяастай мундаг юм бэ те? Тийм нэрээ тэгж бодсон шүү. Бүгдээрээ л ерөөсөө
яг л дуулж ил ш тэр ариунаг дуурайж байгаа. Ариунаг ч бол нэр ариунаг дуурайсан бүх хүмүүс яг ариунагтай адилхан. Сэршмаг дуурайсан бүх хүмүүс яг сэршмагтай адилхан. Oh my god. Амар элээ. Тийм байлээ. За чамд өөр сэдв юу байна? Чи ер нь сүүлийн үед сошиал медиа явахад ямар юм олов? Ямар юмыг ярилцмаар хэлмээр санагдав? Мэдгүй. Надад ерөөсө толгойд орж байгаа юм алгаа. За тэгвэл тийг ингээд дуусгах уу? Тийм, битэрийн ер нь өнөөдөр ярмаар байгаа юм дуусчлаа. Тэгээд Болоро дейтинг коуч залуу минь битгий юм сонир байгаарай гэхгүй. За энэ ингээ хоёр өөр тэр охиндоо шүү. Тэр санал нийлэхгүй дуусч байна. Та бүхэн доор юу гэж бодож байна? Яг тэр санал юун дээр ямар байр суурьтай байгаа вэ? Би бол яг хоёр талдаа л асуудал байгаа гэж бодож байна. Би бол залуугийн л буруу гэж бодож байна. За тэр ч яг хуу бүгд феминист. Бэгүй яг хуу тодорхой хэмжээнд л дээ. Гэтэ би тийм. Тэгэл ямиг хоёр талаас нь хараад. За байлээ. Хүүхэд насанд хүрсэн хоёрын асуудал шүү юм ярихгүй. За би тэр угаасаа энэ дээр санал нийлэхгүй байна. Баярлалаа. Маргааш шиг сайхан өнгөрөөцгөөгөөрэй. Монголд ч бол ажлын өдөр л хата тий. Энэ бол амралтын өдөр болохоор би тэр ингээд жоохон суулаа. Тий. Та нар тэгээд ажлын өдрөө гоё өнгөрөөгөөрэй. Бүгдээр нь ажлын амжилт хүсье. Тий. Залуусаа бүгдээрээс та мөнгийг олон тоолно яасан юун яан тийм биз дээ. Мөнгө. Дандаа мөнгө бодож одоо ийм сайн сайхан юм бодож амьдрын шүү хэдүүлээ. За. Баяртай. Битэр чадал дараагийнхаа дугаарыг тэгээд маргааш бичих баха. Маргааш угаасаа амралтын өдөр юм чи тээ. За. Bye guys. Баяртай.